Би бол за яг байна. Төрийн албан чинь томилогдож, солигдож явдаг л баг л та. Жишээлбэл сая Японд руу их хурлын даргатай айлчлалгээд нэлээд юм яриад тэгээд одоо нөгөө элчингийн солихоор болж байгаа юм байна л та. Элчин сайдыг. Тэгээд Японд одоо миний хэлж Хөргөлбаатар гэдэг хүн байсан. Маш сайн ажиллаж байгаа, явж байгаа. Тэгээд ер нь бол зүгээр би гайхаад байгаа юм л та. Тэгээд хоёрдугаарт нь явах хүнээр ачаагүй татуул гэж үг өгдөг. Тэртээ дэргүй ерөнхийлөгч хугацаа дуусч яхад одоо бас юм жаахан талаас нь хармаар байгаа. АСМ гэж ямарч юм боллоо. Хайран 300 сая доллар 600 700 тэрбум төгрөг шүү дээ. Нэг МСС-ний хэдэн байшинтай болсон байх. За нэг Максын гамбаа гэд нэг жаахан бизнес хөгжсөн байх. За өөр одоо нэг ганц хоёр машин одоо зарж чадсан баг. За тэгэл ер нь Монголд юу үлдсэн? Өрөл үлдсэн шүү дээ. Би бол өрөл үлдсэн гэж боддог. Зүгээр хувь хүнийхээ хувьд. Яагаад вэ гэхээр хэдэн манай Монголын хэдэн би яг гайгүй гэсэн бизнесмэнүүд тодорхой хэмжээгээр АСМ-аар дамжуулж бас тодорхой хэмжээний ажил гүйцэтгэл хийснийг бол би буруутгахгүй. Гэхдээ 300 сая доллар гэдэг чинь амар мөнгө шүү дээ. Энэ урд байгааных хөшөөгөл үлдлээ гэдгээ тооцохгүй бол юу үлдсэн? За энэ асуудалтай холбоотой. Энүүгээр би үгүй энүүгээр бид нэр шагнаж байгаа юм уу? Гадаад бодлого гэдэг чинь бид нар өнөөдөр Монгол улсыг өрөнд хийсэн бодлогыг өнөөдөр дэмжиж байгаа юм уу? Монгол улсын ерөнхийлөгчийн хариуцлагагүй мэдээллүүдийн дэмжиж байгаа юм уу? Жишээлбэл төвийг сахих үзэлгээд улсын хурал дээр өнөөдөр ямар ч шийдвэр гараагүй байхад нүбдээр очиод Монгол улс төвийг сахина гэж ярьчаа үстэ. Тэрүүд гадаад бодлогын зөвлөх нь хэн байсан? Сайд нь хэн байсан? Бид одоо бас нэг жаахан ингэж бас юмд бас нэг бодиттой хармаар байна л да. Юмд нэг бодиттой хандмаар байгаа. Тэгэхгүй болохоор өнөөдөр ингээл за яах вэ? Манай ерөнхийлөгч хэлж гэн манай намынхаа хоорондоо тохирцын зөвлөсөн бүлгээрээ дэмжиж баригээд явж болно. Гэтэ би чинь тангараг өргөссөн улсын хурлын гишүүд хүмүүр бие даасан бодлогоор явах хэрэгтэй л. Одоо яг нэг үйл хэн дотор нэг арай гайгүй л энэ Ганбат стратеги судлалын төвийн судлаач ингээд олон жил удирдлагын активын багш хийжсэн. Би бол Ганбаттыг бол Германд очиод гайгүй бас ажиллаж явах уу дотроо бол бодож байгаа. За одоо бусдын ч тэгэл хэцүү дээ зүгээр. Та нар бүгдээрээ л мэдэн шүү дээ. Монголчууд цөөхөн шүү дээ. Таны тухай тийм юм гарсан уу гэж инх хамглан гişүн асууж л байна. Өөрөө бол бас хуулийн хяналтын байгууллагт байсан хүн үнэн худлаа маш сайн мэдж байгаа шүү дээ. Хариулт нь яаж бууж яах тэгэл харахгүй юу. Тэгэхээр иймэрхүү байдлаар өнөөдөр ингэж явах юм бол цаашдаа юу гэдгийг хэцүү шүү дээ.